Сайн байцгаана уу хүүхдүүдээ. Би та нартай Монгол ардын үлгэр баавгайг шийтгэсэн ярьж өгье. Эрт өглөө цагт баавгай ойн амьтдад амар тайван амьдрахад нь тун их саад болдог байжээ. Тэрээр аимшигтай чангаар хөрхөрч болох бүдүүлэг хөдөлгөөнөөр мод бутыг буг татаж шувууны үрийг нураадаг байв. Амьтад тайгын эзний энэ болох бүдүүлэг байдлыг өөрт нь ойлгуулахыг оролдсон боловч тэрээр тэдний үгийг сонсохыг хүсдэггүй байлаа. Тиймээс том жижиг олон амьтад ойн шүүхэд годлоо мэдүүлцгээв. Амьдралдаа ийм сонсож байгаагүй тайгын эзэн ичсэндээ атран өвчиж өрөвдөн жаахан амтан боллоо. Ойн шүүхээс түүнд бүхэл өвлжөнгөө үүрэндээ хаалгаа нэхгүй унтаж байх шийтгэл онцлуулж гин. Тэр цагаас хойш майх хөлт баавгай маань өөрийн бүдүүлэг зангаас олж бүтсэн шийтгэлээ идэж бүхэл өглийг унтаж өнгөрүүлдэг болсон юм ээ.